Сайн байцгаана уу? Өнөөдөр бид Шандас MMA тим тунгагийн менежер Бат Насантай ярилцаад бэлдээд байна. Сайн байна уу? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн орж ирсэнд маш их баярлалаа. Сайн байна уу? Урж ойлцож байгаа баяртай байна. Та бидэнд өөрийгөө танилцуулбал одоо манай монголчуудын мэдж байгаагаар бол их хоригдол тамирчны маань орчуултыг хийж өгснөөр хүмүүс илүү мэдж байгаа шүү дээ. I really want to say thank you, One Championship, for giving me this great opportunity. And also, I want to say thank you to my Mongolian fellow men. Also, we are people who are blessed by eternal blue sky. Тайлбарж байна залуулаа. Орчуулгыг маш гоё хийлээ. Залуулаа. Намайг Баяр сайхны Бат Насан гэдэг Шандас MMA тим тунгаа багийн менежер. Тэгээ мөн MJL-ний холбоонд гадаад зарилцаа хариуцсан захирал гэдэг юм залуу байна. Та өөрөө энэ тулааны спорттой хэр ойр хүн бэ? Тулааны спортоор хичээлдэг. Ер нь яг комбат спорт буюу тулааны спортоор хичээл 18 оноос хойш ер нь эхэлсэн. Жижитсу, граплингээр хичээлж аваад тэгээд Монголдо ирээд одоо яг холимогтлаанаар хичээллээд жил 6 сар болж байгаа. Тэгэхээр тамирчинтайгаа их хөрөл тамирчинтай хамтдаа бас бэлтгэл сургалт хийгээд жингээ хасах. Одоо яг нэг мэрэгжлийн 10 гаруй тамирчин байгаа. Тэд нэртэйгээ яг хамтдаа бэлтгэлээ гээл. Таны тухайд монголчуудын маш их огшоосон нэг бичлэг байгаа даа шүү дээ. Их хөрөл тамирчны орчуултыг яг өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлөөрөө орчуулж өгсөн. Тэр бол бүр үнэхээр best of best байсан. Энэхээр та яг тэр үед юу мэдэрсэн бэ? Хамгийн гол нь нөгөө яг хамтдаа бэлтгэл сургалт хийгээд ер нь юу туулж гарч ирж байгаа. Ямар юмны араас ингэж гарч ирж байгааг мэдж байгаа учраас маш их одоо бахархаж тэн дээр сэтгэл хөдлөл их гарсан. Одоо маа тамирчин ч маш өндөр зэрэглэлийн бэлтгэлтэй байж байгаа. Тэрийг хадгалаад бараг нэг 7-8 сар явцсан. Тэгээ нэг One Championship-ээс яг тулаан хизээ өхөн тодорхойгүй байгаад идэг. Аваргын тулаан зохион байгуулалт гэдэг нь болохоор хөрөнгө санхугаас ахгуулаад нэлээд зардал ордог учраас тэр нь тодорхойгүй байгаадсэн. Тэгээ тамирчин маань өндөр одоо бэлтгэлээ хадгалж ингэж байсаар байгаа. 7 хоногийн 6 өдрийн бэлтгэлтэй. Тэгээд 7 дахь өдөр нь цаашаа идэвхтэй амраад бас уул хатаар яваад өгдөг. Маш өндөр бэлтгэлтэй. Одоо цахилгааттай байдаг. Тэгээ тулааны санал бид нар хүлээж аваад 8 сард шүү дээ. 2 хоногийн дараа үзүүгөө оголцсон. Тэгээд одоо энэ сонголт гарч иж байгаа байхгүй. Үзүүгөө оголчлаа гэж мэддэг юм бол мэдээж хойшлуулчихна. Тэгэхээр ахиж хизээш тэр боломж олдоо байлаа гэдэг юм хэцүү зүйлтэй тулгараад. Тэгээд ерөнхийдөө за ямар ч сан тулдъя гэд. Тэгээд ерөөсө өндөр ачаалттай бэлтгэлээ хийхгүй байжгаад 11 сарын дундаас яг тийм өргөлдсөн бэлтгэл хийж гисэн. Үзүү угаарчаар чинь нөгөө барилдааны бэлтгэл өөрөөсөө явсан бэлтгэл. Тэгээл цохилт авах ч гэдэг юм үү те. Бүгдэн дээр нөлөөлдөг учраас маш хэцүү тийм. Тэгээд яг нэг дөнгөж хүзүүн идэгч таараад юу н орсон. Тэгээ үзэгчдэд хэлэхэд яг нөгөө physical age-ийн өмнө байсан шиг тийм адгуусын хөргөлөө сая очоогүй. Тэг ер нь бол нэг 80% байсан. Тэг 80% тийм тавьчихсан. Тэгээд ер нь бүх юм л яг юм ирмэг дээр яваад байсан. He makes way. Манай багш чинь нөгөө холимогтлооны анхны гавьяа тамирчин Жаданбаагийн наран тунгалаг гэж юм бол ер нь бол одоо ер нь Монголын гэлтгүү Азийн тулааны спортын домог байхгүй ямар домог тамирчин. Тэгээд би өөрөө тулаан сонирхдаг учраас тэр хүнийг мэдчихсэн. Тэгээ Монголдо ирчээд нэг боксоор явах уу яах вэ гэхээ бодож ирсэн чинь багш дээр Шандас MMA гээд өөрийнхөө одоо клубтайг мэдсэн. Тэгээ очиод анх тэнд бэлтгэл хийх гэж л очиж ирсэн. Багш болохоор нөө одоо энэ UFC-ийн аваргууд хүртэл ингээд таарахаараа Вилизан энэ таарахаараа Шанхай таарахаараа мэдлэлдэг тийм маш сүрхий байдаг. Тэгээ анх нөгөө Legend FC гээд Аз намхан толгой орнуудын тэмцээнд тулаан төрүүлж хагаад одоо энэ манай Аз тамирчид ингээд гайхаад үзээ сууж ирсэн юм бэл. Энэ юу болоод адилхан Аз тамирчин ингээд төрүүлчихвэ. Бидэнд бас боломж байд юм байна гэдэг тэгжсэн. Тэгээд тэрнээсээ цаашаа авахгуулаад тэр Чингисийн завшилт энэ төр гэдэг нь болохоор Японы K1 гэдэг холимогтлон яг тийм өндөр түвшинд гарч ирэх байхад байсан тэр холбооноос ширнэ. Тэр Чингисийн завшилт гэж нэрээ аваад тэгээд Legend-ийн 2 удаагийн аварга болоод тэгээд цаашлаад One Championship дэлхийн аварга болчихсон юм байна. Тэгээд
өөрийнх нь клубтайг мэдчихэл очиод бэлтгэл хийгээл очиж ирсэн. Тэгээ тэр өдөр анх ингээл яг багийнхны гар юм зүг шинэ хүн ингээл орж ирэл. Аха. Тэгэл энэ хөргөл аврагын тэр яг ингээл бэлтгэл хийгээл ингээл сүртмээр байж ирсэн. Тэгэл тэнд яг дөнгөж оронгуутлаа нэг 7 хоног сонирхогчд мэрэгжлийнх ингээд хуваацсан ортыг. 7 хоног нөгөө сонирхогчтой нь яваад бас нэг жоохон графлинг энэ төр гадралдаг байсан юм болохоор 7 хоногла багш наваа мэрэгжлийнхэн рүү оролцсон байхгүй. Тэгэл тэд нартэй бэлтгэл хийгээл ер нь батнаас чиглэл. Одоо бид нар бол ингээд зүгээр утасны цаанаас ч юм уу яг тэнд байгаа хүмүүс ингээд хараад яг юм бодит тулаан л зүгээр үзэж байгаа болохоос биш яг тэр нэг тайзны ард тэгээд юм тэр хувийн сэтгүүл зүйч гэдэг юм уу тэр ер нь яг ямар өөрчлөлтүүд ер нь хэрэг сандрал байдаг вэ? Сэтгэл зүй бол яг туршлагатай тамирчингийн хувьд бол зүгээр гайгүй. Гэхдээ нөгөө багийн ажиллагаа маш чухал байдаг. Ялангуяа багшийнх нь өндөр түвшинд аврагын төлөө тоглоод үзсэн учраас сэтгэл зүйг нь маш өндөр түвшинд бэлтгэсэн учраас тэн дээр бол зүгээр. Одоо тэр эхний амир хүн цохилтуудыг авлаа штэ. Тэгээд эндээс босоод гараад ирсэн Фабрисио ч гэсэн өөрөө хэлж байна те. Үхлийн тухай байсан эндээс гарч ирсэн энэ төр. Тэгэл яг нөө багшийнх нь одоо зөвлөж байгаагаар бол мэдээж алимтлан мэрэгжлийн талаан бол өгөхөд гомдлгүй гэдгээр яг гар үсгэж бад уртдаг. Тэрнээс гадна за аврагын төлөө мэдээж хүн тулаан болно. Маш хүнд юм ирэх боломжтой тий. Юу гэдгийг хацар бицрах хамаар аврах одоо юу л үүдээ. Тэрийг урдчлаад ингээд ирнэ гэдгийг тооцож байгаа учраас яг тулаан дээр зохиолсон гутлаа за би ч одоо юу лээ энэ удаадаа болох юм ч тийм бодол орж ирэхгүй гэсэн сэтгэл зүг нь маш өндөр түвшинд бэлтгэсэн учраас гайхагт. Энэ үрд урдынхаасаа жоохон чангал хассан. Одоо нөө Бумян гинтер гэл тамирчинтай тоглож байгаас нь харьцуулах юм бол тэр үед нь би анх тулаан зарлагдсан би дүнгийн шандас орсон байсан. Тэгээд багш ах хоёр одоо аврах хоёр явах гад. Тэнгүүтэл нь явж байгаа юм бол би очиод тэмцээ үзье гэсэн би өөрөө зүгээр. Жоо чи явж байгаа бол тэгвэл яг багаараа ард гарчих гээд. Би анх ер нь яг мэрэгжлийн тамирчны ард гарч байгаа юм тэр ихгүй. Ард гэдэг нь яг нүүн одоо corner man гэж нэрлэдэг байгаа. Coach, second hand тэгэл те булангийн хүн ч гэдэг юм уу. Тэргээр нь гарсан гэсэн үг. Тэгэл яг дажуудлаас нь үзэл тэгэл. Тэгээ тэндээс юу нэг тотносон шиг гисэн дээ бидэд. Тэгээд сонсон чинь би ингээд бодлоо л та сая ийм амар бэрхтэлтэй. Тэгээд ингээд сая ингээд үхэхэд ингээд асуудал байхгүй гарын үсэг. Тийм үхэхэд гомдлоо гэдэг байгаа. Гарын үсэг зуран барь ер нь ягаад заавал энэ спортод ингээд дурлаад ингээд хичээллээд бүр ингээд идэв юм болоо. Таны зүгээс ер нь ажиглахаар юу мэр ч юм бэ. Тэндээс л нэг тийм кайф аваад байгаа. Таашаал аваад байгаа. Хүнийг тий яг уу ер нь ийм юм. Зөндөө олон спортоор хичээлээд үзэж яхаар одоо энийг бол масс хандж яриад байгаа. Магадгүй ачаалттай ажилтдаг офисын ажилтан ч юм уу те. Магадгүй сэтгэл хөдлөлд орсон байж болно шүү дээ. Тэгэх юм бол тэр хүмүүс стрессийг гаргах гад нэг янз янз юм хийгээд байна шүү дээ. Одоо жим хийдэг ч гэдэг юм уу. Яг хоо жим гэдэг одоо тусдаа ойлголт юм. Бас нөгөө нэг бодибилдингийнх юм буруу ойлгочихгоо те. Тэгэж яг хувь хүний зөв өөрөөр хэлбэл жим те булчингийн масс авч ийж 500 бүх юм ирүүлдэг ч юм уу тийм байгаа. Зүгээр стрессийг ямар юм тайлаад байна гэхээр нэгдүгээр хийж байгаа юм чинь мэдээж одоо бие өвчий чинь одоо хүс мүсээ чинь гарах хэрэгтэй. Тэр бол ойлгомжтой. Хүс өрчин муу юм чинь гарна те. Хоёрдугаарт одоо маш идэвхтэй тийм байх хэрэгтэй. Гуравт хамгийн гол зүйл нь чи тэрэн дээр 100% төвтөрдөг байх хэрэгтэй байхгүй. Жим хийж байгаа юм бодно шүү дээ. Ажил дээр хийсэн дэж гэдэг юм уу те. За нэг юм асуудал гарсан тэрийг маргааш яах вэ ч гэдэг. Одоо ер нь бус тэм дээр тийм. Тулаан буюу графлинг тулаан эднэр тэр анхаарал алдчихаар болгочих гээд байдаг. Нэг зөвхөлт ичгээд байдаг. Анхаарал алдчихаар гараа оглуулчих гээд байдаг. Учираас нэг ёсны медитейшн буюу яг бясалгалын төвшөнд очичтой. Тэгэхээр ингээд юусоо ажил тараал маш их стресстэй байж байгаа л шууд хайрж амрыг гэж хэлтэй. Тийм бэлтгэл хийгээл комбат спортын бэлтгэл хийгээ гараад ирэх юм бол яг мэдэрдэг байхгүй. Энд чи оюуны ядаргаа байсан юм шүү дээ.
Тийм. Тэгэхээр тэр тал нь бол масс хандж ирэхэд бол тэр нь бол гайхамшигтай юм. Планы спортын яг төвлөрч чаддаг. Тэргээр онцлог. Багш маань нэг төлөвлөгөөгөө гаргадаг гэсэн яг ингэж тултнаа гэл. Одоо шин сонирхуулаад ярих юм бол сая инх хөргөл авраг дээр дүнгийн нөө ирснийхэн дараа хөлөө авалт болоод бид нар нөө юу руу явсан. Чингисийн хүрээ рүү. Тэгээ байж итэл нөө сүүлд нэг би нэг ширээн дээр очиж суудсан. Хүмүүс нөө тулаан дөрөөр нь юу болсон бэ? Эхлээд барилдах гал унгаж чадахгүй байсан гэдээ ярихгүй. Тэгэхээр би нөө яг нөө багийн тактик төлөвлөгөөгөө ярьсан чинь бүр гайхаад ингэж чихэн онгоод юм байлээ. Эхний үе дээр ингээл булан чагцсан барилдаа л байсан шүү дээ. Инхөрөл аваад унгаж чадахгүй байгаа юм шиг. Тэг чинь багийн тактик байхгүй. Эхний үе дээр юу гэж байгаа вэ? За унахгүй шүү. Зүрхтэй нь барилдаа шүү гэж хэлчихэж байгаа. Тэр унгаах зорилготой биш. Өөрөө биеэ суллаад арчин нөгөө нь хүрч ингээд яг бүх хүчээрээ ингээд амсгаагаа төвжил хамгаална. Тэгэхээр чин хөргөл аваргын зүрх нэг 110 марктай байж хад нөгөө нөхрийг аль хэдийн 140 хүчтэй болцсон гэсэн үг. Тэгээд ядралт хилаалт явагдана. Тэгэх юм бол тэр хүн тамирчдын хүчтэй цохилтууд тесрэлтэй юм байхгүй юм ч гэдэг юм. Тэр нарийн маш нарийн төлөвлөгөөний дагуу. Харин тийм байх. Чи хүмүүс харахад бол зүгээр ингээд гээл хитэд зохиол ингээд араас нь одоо яг микрофон дээр сонсогдох юм бол за зүрхтэй ажил зүрхтэй барилдаа шүү гэж яах ч юм уу те шахаад барилдаа тавьчих гэсэн. Багшийн зөвлөдөг нэг тийм арга барил нэг тийм тактик нэг юм үргэлж нэг тэр тактикаар нь явхад ер нь хэцүү байдаг нэг тийм юм байгаа юу? Бодоход. Ер нь тактикийг тулаанч бүр дээр нь зориулж өөр гаргадаг. Нийтэд үнэт хэлэх юм бол багш тамирчтай маш одоо өндөр түвшинд бэлтгэн. Тэгээд ард нь гарахтаа багш яг ямар үүрэгтэй байдаг гэхээр ийм цохилтыг гэж хэлдэг байхгүй. За наа чи одоо төгсгөлтгөөд шүү. За одоо байлдах байгаа юм шиг хүлд оронгуутлаа дээгүүр цогч гэдэг юм. Тэднийг яг гарч байгаа тамирчин маань хилэнгүүт нь хийчих юм бол багшийн хувьд компьютер тоглож байгаа юм шиг болчих жоох байхгүй. Тэр хүн чинь толгой дотор нөө ялна гэдгийг нь боловсруулаа гаргаад ирсэн өндөр түвшинд бэлдсэн. Хийснээр нь тактикаар явчих юм бол тэгээд. Англи хэлийг та хаана эзэмшиж яаж сурсан бэ? Англи хэлийг бол яг оюутан багтаа 13 онд яг хэлийг ер нь жил сурд юм байл. Жил гэдэг нь 7 хоногийн 5 өдөр өдөрт хамгийн багтаа 3 цаг яг хийсэн гэсэн үг. Тэгээд яг уучраа болохгүй яваад байсан. Монголдоо сурсан. Тэгээд багш маань монголоор огт ярьдаггүй. Би англиар огт ярьдаггүй. Тэгээд заалгасан. Яг нэг сэтгэлгээгийн заасан гэх юм уу. Тухайн үедээ юу гэдэг чинь ингээл нэг юмнаас хоцрох гээд байгаа санагдал миний бол хэл сурж исэн зорилго яг хөө тэр бол те энэ ер нь хэрэг болох юм байна гэдэг. Ер нь л сурахгүй болохгүй юм шиг санагдаад ирсэн. Яг тийм тодорхой ингэн тэгнэ гэсэн юмгүй. Ер нь амьдралд ингээд эргээд харахаар сурч хичээж исэн юмнууд 3-4 жилийн дараа яг хэрэг болд юм байлээ. Тэгээд юуд сурж исэн бай те хэлч бай та нар юуны төлөө хичээж исэн бай сайн хичээд сураарай. Тэгээд зараа амьдрал чинь нэг те сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг шиг л байгаа байхгүй. Тэгээд би жишээ нь одоо Сингапурт бас нэг 5 жил ажилласан. Тэгээд тухайн үед бас ингээл тулаан те граплингаар хичээлэл ирж исэн өөрийнхөө сонирхол байгаа. Тэгжидл өнгөрсөн хэл сурж исэн. Тэнд ингээл тулаантай холбогдож исэн. Хэрвээ тийм байгаагүй бол одоо багтаага байхгүй штэ. Тэгэхээр тэд нар бол ер нь тэгж гард юм байлээ. Их дүнж эхэлж байгаа ярьж байна. Масс таниулах хэрэгтэй байна гэдэг маань тэгжиж одоо шансын зүгээс хэд маш өндөр ёс зүйтэй тийм залуучуудыг одоо янз янзын тийм гарлаач тулааны спорттой холбоотой хүн зодсон те. Тэгэл яг жинхэнэ тулаанчд нөө эн чин ойлгоно биш гэл. Энэ хөргөл аварга маань бол маш сайн харуулсан гэж бодож байгаа. Яг тулаанч ер нь тийм л байхгүй да хүндэтгэлээр дуустдаг. Тэгээд маш одоо өндөр бие бэлтрийн тулааны бөгөөд сэтгэл зүйн хүндлэлийн үг түүхээ мэддэг ийм залуучууд гарч ирж байна. Тэгээд массын холимогдлооны мэдлэг өсчих юм бол тэдгээр юм бас дэмждэг. Магадгүй нэг бүхийг 100% дэмжиж исэн бол нэг 10% ч юм уу тулаан руу орж ирдэг те. Тэр мэнд нь хэрэгтэй гэж бодож байгаа. Мэдээд залуу хүмүүс ингээл бэлтгэлээ хийж байгаа хөрөнгө санхүүгийн бас асуудал гарan тэмцээн нь холдчих юм бол те. Тэн дээр компаниуд орж ирэх юм бол тамирчид маань хэрэгтэй. Бүр том агуулгаараа ярий. Одоо нэг хөдөлгөөний хэсэгт алдагдсан байна гэж штэ. Тэгэхээр ер нь бол ингэх ёстой юм байна лээ.
бид нар өглөө хүүхдүүдээ сургуульд нь авчиад өгчин. Тэгээд оройн нэг 5 мав гэл авдаг. Тэгээд очингууд тэнд нь юу орцсон байх хэвээр гэхээр үнцэн хичээл нь дуусчихна. Тэгээд сургууль дээр нь жудон байд юм уу, холимог нь байд юм уу, бокс нь байд юм уу, чөлөөт нь байд юм байдаг. Арт нь байд юм уу байдаг, зураг нь байд юм, бассейн нь байд юм уу байдаг. Тэгэл тэндээ нөгөөдөл чинь бучгинж байгаа л бид нар очиж аваад гэрт нь унтуулж амраадаг. Тийм л байх хэрэгтэй байхгүй. Тэгхийн бол нэгдүгээрт нөгөө нэг одоо ингээл нэг хүүхдээ сургуулиас нь аваад нэг тийм нүргэж өгөөл хэдүүлээ төгжрөл яваад шүү дээ. Тий, оройж хичээлийн хэлгээл. Тэгэхээр нөгөө суур сургуулиуд нь хэрвээ бид нэр тийм сургуулиудтай болчих юм бол бид нар маш их цаг хугацаа хөрөнгө мөнгө төгжрлээс ахгуулаад их юм хэмнэх гээд байна. Хүүхдүүд маань яг сургуулаасаа бүрэн ингээд те. За хичээл нь дууслаа. Нэг цаг суугаад оройныхаа даалгаврыг хийчдэг. Тэгэл одоо биеийн хүчний одоо сагсаа тоглолт боксоо их нэгэл жудуугаа их нийчээл те. Зарим нь одоо юу төгөлдөр орж идэм юм уу те. Тэдрийгээ хийчин эцэг нь очиод аав. Тэгэх юм бол бид нар маш их үр дүнтэйгээр хүүхдүүдийн хөдөлгөөний эвсэлтэй, бэлгийн хөгжилтэй тийм хүүхдүүд гаргаж бэлтэх гээд байна. Тэгэхээр том зургаараа ер нь тэрийг л гэж ер нь хэлнэ дээ.